Өөртөө нь мөр зэрэгцэн үйлчилж байгаа хамтран зүтгэгчид нь Паулийн хувьд онцгой чухал байр суурийг эзэлж байсан болохыг бид Колосай захидлын төгсгөл хэсгээс харж болно. Колосай захидлын төгсгөл дурдсан хүмүүсээс олонх нь Эфес хотын итгэгчид байсан байна. Өөрийнх нь дотны анд хамтран зүтгэгч Тухикас өөрийнх нь тухай мэдээг хүлээж аваарай гэж Паул Колосайн итгэгчдэд загссан байна. Библийн тойм тайлбар танд хүрч байна. Колосай 4-р бүлэг. Паул Онисим гэгч нэгэн хүнийг энд дурдсан байна. Онисим бол Паулийн анд нөхөр Филимоны зарц. Христэд итгэх итгэл дотор Паултай нэгдсэн Паулийн хайртай дүүн байсан. Онисимыг Христэд итгэсний дараагаар Паул тэрнийг хуучин эзэн болох Филимон руу илгээсэн байдаг. Ингэхдээ Паул Филимонд Онисимыг оргож зугтсан боолыг хүлээж авч байгаа мэт бос. Харин итгэл доторх ах дүүгээ хүлээж авч байгаа мэт өгөөмөр сэтгэлээр хүлээж авахыг ятгсан байдаг. Үүний дараагаар Паул Македоны грек ир болох Аристархыг дурдсан байна. Тэр бол Эфес сайн мэдээг тунгалах үед нь Паултай хамт зүтгэж үйлчилж байсан хүн юм. Мөн Паул Барнабын үеэл болох Маркийн нэрийг бас дурдсан байна. Паулийн илгээлтийн анхны аяллаа үеэр Марк гэгч энэ залуу шантарч замын дундаас буцсныхын төлөө Паул Маркийг ихэд зэмлэж байсан юм. Гэвч хожим нь Тимотед бичсэн захидалдаа Паул Маркийг дагуулan ирэхийг хүссэн байдаг. Ингэхдээ 2-р Тимотийн 4:11 дээр Паул бичгтээ үйлчлэлд маань тэр надад хэрэгтэй байна гэж хэлсэн байдаг. Колосайн 4-р бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэлдэр Паул өөрийн үйлчлэлийн хамтран зүтгэгчтэй дарааллаар дурдсан байдаг. Юст гэж нэрлэгддэг Есүс та нарт мэнд хүргэж байна. Хоцлуулагчдаас эдэл бурхны хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайлгаруулсан. Та нарын нэг Христ Есүсийн зарц Ипафр та нарт мэнд хүргэж байна. Мөнхны бүх хүсэл дор та нар гүйцэд болж төгс зогсож байхын тулд Ипафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцэдгээ гэж Паул бичжээ. Хэдийгээр энэ дурдгдсан Юст болон Ипафрын тухай бид төдийлөн сайн мэдэхгүй ч гэсэн тэдний итгэмжтэй сайн залбирлын тухай Паул энд онцгойлон дурдсан байгааг бид харлаа. Үүний дараагаар Паул хайрт эмч Лук хэмээн Лукийг онцлсан байгаа. Мөн дээрэс нь Дэм болон Лаудик дахь итгэгчдийг дурдж мөн гэрч болгон удирддаг байсан Нүмфа хэмээх эмэгтэйг онцлсан байна. Сонирхолтой нь Паул Архип хэмээх эрд хандан онцгой захиасыг илгээсэн байна. Ингэхдээ эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь гэж сануулжээ. Эцэст нь Паул Колосайн итгэгчдэд өөрийгөө сайн мэдээний төлөө шоронд хоригдож байгаа гэдгээ сануулж миний хүлээсийг санаарай хэмээн бичсэн байна. Мэдээж энэ үгийн цаана миний төлөө залбираарай гэсэн санаа агуулгадж байгааг бид мэднэ шүү дээ. Мэдээж захидлынхаа төгсгөлд Паул нэгүүлсэл та нартай хамт байх болтугай хэмээн Колосайн итгэгчдийг өрөөсөн байна. Ийхүү бичиж байхдаа Паул өөрийнхөө үйлчлэлийн сүүлчийн бүлгийг эргцүүлэн бодож байсан бизээ. Есүс Христэд итгэх итгэлийнхээ төлөө шоронд хоригдож байгаа. Эсвэл бие махбод сэтгэл санааны зовлон амсж байгаа хэн нэгний төлөө та залбирдаггүй. Хэрвээ үгүй бол та өнөөдрөөс эхлэн залбирч эхлээрэй. Есүс Христийн төлөө хүлээстэй байгаа хүмүүсийн төлөө өвдөг сөгдөн байж залбирах шиг ивэл өрөөлтөй зүйл гэж үгүй билээ. Библийн тойм тайлбарыг танд хүргэлээ. Библийн хуудасаар дэлгэрэнгүй судлал хичээлийг та Библийн хуудасаар подкастаар сонсох боломжтой. Бидэнтэй холбогдох хуудас 8085 99 тэгтэг. Мөн Итгэл радио Facebook хуудасаар холбогдоорой.